Нийгмийн тогтолцоо улс төрийн бодлогод сэтгэл хангалуун бус байгаагаа дуугаар илэрхийлэн эсэргүүцэж болно гэдгийг хонхны дуу шиг сирен цочирдуулсан үзэгдэл нь 80-ад оны сүүлээр хоёр сэтгүүлч залуугийн байгуулсан хонх хамтлаг байсан юм. Хамгийн хачирхалтай нь харах нүдийг хаалгалж, хэл хүүгийг боогдуулсан урт гарны тухай албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагддагч. Аршаантын 18 дугаар гудамжинд хатуу боорцог хадгалж иддэг. Шовдрлогдсон эгэл хүмүүс амьдардаг тухай дуулсан цогт сайхан энх хоёр нарыг чойном цэдэн дорж нар шиг өргөст тор угтсангүй. Цаг эргэжээ. Эрх чөлөө эргэн иржээ. Дуулах дууны маань агуулгыг хянаж үгийг баталдаг нийгэм нурам өнөв. Эрх чөлөөтэй монгол хүн эрх дураараа дуугадуулж эхлэв. Уул ус, ээж аав, морьмал, төлөөгүй өр, бүтээгүй дурлал, өөрийн болон Японы үндэсний бүхий авраг, ээжийн чансан цайны тухайч дуулж болно. Хонхны дуутай хамт 90-ад оны ховсгалт романтизм улиран одож, ахуйн прагматизм рокос рэп, зохиолоос хип-хоп хүртэл монгол дууны сэдвт ноёрхох болжээ. Гэвч Хигүүсэн талах мэн, талхны төлөөх амьдрал мэн. Энэ ус Монгол мөн үү, бид ингэж амьдж болох. Гэтэл гадаа шууд өрсөн өрөвлөлтэй хүмүүс талхны төлөө Улаанбаатарын нор шиг хогийн зэрлээ. Бэгэн төлөв хипхоп ч тоолтоо, бидний дараа ночнуудыг энэ бол эсэргүүцэл. Цорхоогоор дүрсэн хууль, авилгалаар дүрсэн төр, утаанд улссан Улаанбаатар, харьд хошуурах болсон охид, тэрч бодгоо жом шиг үрлэх харийнхныг эсэргүүцсэн дуунуудын тухай бид нэвтрүүлгээрээ үзүүлэх гэж байна. Эдгээр дуу бүхэн талаас, уур хилэнгээс, гомдол цөхрлөөс, уурам эглэлт, новшийн амьдралаас үүссэн болохыг дууны зохиогчид хүрнэн өгүүлэх болно. Хүний амнаас зүв зүгээрж байгаа мэдрэл бодом шиг тийм үг гараад байхгүй шүү дээ. Хүний тийм юмд автагдаач гэдэг юм уу? Бас яалч ингэхгүй бол болохгүй байна, тесрэхгүй бол болохгүй нэг ч гэдэг юм. Залуучуудыг харахад ер нь бол бүх юм дээр тэгж харагддаг. Зураг дээр ч гэсэн тэгж харагддаг шүү дээ. Өнгөний шийдэл нь ямар байна, өнгө сонголт нь ямар байна гэдгээс шалтгаалаад хүн болвол өөр шийдэл хийдэг шиг. Тэр залуучууд өөрөх үзэл бод юугаар илэрхийлэхийг хүсэж байна. Тэр залуучууд шиг маш олон залуучууд алиг нь илүү хүлээж авч байна. Тэрүүгээр л тэд нар урлаг бүтээл хийж байгаа. Хэрглэж байгаа хэрэглээ. Тэр бүхэн л өөрчлөгдөд байгаа болохоос одоо энэ заммаас ахуулаад энэ аль баг багтал байсан замын хажуудлын астггүй гэрлүүдээс ахуулаад эдгээр өөрчлөгдөхгүй шин. Тэгэхээр би бүхэл бүтэн Монгол улсын нийслэл Улаанбаатар нь ядаж айгүй гоё байгаасаа гэж боддог. Хипхоп яг жихэн агуулгаараа гэдэг юм уу? Тэр нийгмийг үнэлсэн өөртөө ойр орчныг өөрчлөх гэж оролдсон болохгүй бүтэхгүй байгаа зүйлүүдийг дуугаар ил гараад залуучууд ч юм уу эсвэл олон нийтэд жихэнд сонсох гэж оролж байгаа. Тэр хандлага сүүлийн үеэр илүү гарч ирж байгаа гэж би харж байгаа. Хөөцөө баг нөгөө хипхоп бол ерөнхийдөө хайр сэтгэлээс өөр сэдвгүй байсан шүү дээ. Тэгээ би бол харин залуучууд энэ нөгөө хипхоп урсгалын дуучид улс төрийг дуулж байгаагаараа залуучуудад ямар нийгэмд амьдарч байгааг нь бид залуучууд яагаад улс төрд оролцох ёстой вэ? Бид яагаад энийг ингэж хараад байгаа гэдгийг харуулж байгаа их зөв хандлага гэж би ойлгоод байгаа шүү дээ. Тэгээ муу үнийг муугаар нь хэлэх дуртай. Тэрнээс та өгөнд тэгчвэл бид нар баярлна гэж бол хизээч хэлэхгүй. Тэр тэхгүй. Тийм болохоор тэрийг тэгтэл нь бас жоо хичээхийг хүсдэг. Улс төр одоо ямар байна? Ард иргэд нь ямар байна? Тэ? Тэгжиж бас
бидний юм хийгээд байгаа уран бүтээлч гэдэг юм. Ягаад ч юм цаанаасаа л ингээл төлөвлөгдөөл яриад ч юм найз нөхдөд ингэж хамтлагаараа ярьж байгаа хийчихдэг л дээ. Тэгээ бас бус залуучуудаа бас манай Монгол залуучууд ч уг айгу ухаалагчтай, бурханлаг тэнгэртэйгээ ойрхон байдаг. Хиймэлэг залуучууд болохоор бас хэрэгтэй юмнуудыг аваад хэрэггүйнүүдийг хайдаг болов. Бас хийсэн ийм уран бүтээлүүдийг бас урлаг талаас нь хинч вэ, залуу хүүхдч вэ, улс төрийнхэн ч вэ, цагдаас үг сэргийлхэн ч байсан тийм ээ. Зур өөр үзэл бодлоо бусдын эрхийг зөрчихгүйгээр те үзэл бодлоо илэрхийлж байгаа нөхцөлд тэр нь ямар хэлбэрээр эсвэл ямар үгийн сонголтоор ямар төрслөг гарч байгаа бол хязгаарлах болохгүй л те. Энэ бол яг л урлагийн бүтээл шиг шүү дээ. Урлаг талаас нь айгүй гоё энэ хитэн залуучууд уг нь урлаг хийгээ яваад байгаа шүү гэдгийг бас амьдралаас минь салгаж ялгаж ойлгодог болоосай тий. Гэхдээ яг энэ байдал ингээд даамжраа дэвлийн дуунаар угаасаа цаашдаа үргэлжлэл гараалах. Гэхдээ энэ байдал гоё цэвэршээд гоё болох юм бол энэ дуу чинь арай өөр хэлбэрээр тийм үстэй гарч болно шүү дээ. Өөр өнцгөөс харж болно. Ер нь бол улс төрд орж байгаа хүмүүсний юм зөвшөөрч сурах хэрэгтэй. Би бол байнга шүүмжлүүлж, бас байнга хардуулж яах гэдгийг зөвшөөрч орж байгаа шүү дээ. Тэгснээс биш би байнга инхийн цагаан тавтай байх юм бол улс төрд биш те. Сүмд очиад лам болсон дээр байхгүй. Ардчлал хээл хагуулт эдэгдсэн. Албан тушаалын донд бусдын бүтээсэн баялагийг хувааж идэх хувилдаанд бүдгэрч эхэлж байгааг энэ залуучууд сануулж эхэлсэн нь санамсаргүй хэрэг биш байлаа. Зүгээр ямар ч тийм хүмүүс тэр боловсрал гэдэг хэлээд шүү. Ямар ч боловсралгүй Монгол иргэн хүртэл тэрийг санаа зовж шүү. Тэгээ тиймэрхүү дуу хийгээд бас хүмүүс тэгдгэлтэй. Тэр одоо ахмад хүмүүс нь энэ нэг тэнэг бацаан өөрөө юу ч хийж чадахгүй гэж олон юм ярьлаа гэд. Би зүгээр нэг юм боддتي. Ингээл амар том манай дарга нартай. Ингээл үндсийн телевиз яг хөө тэр зорж тийм газруудаар явдггүй маа гэд үндсийн телевиз ч юм уу юм тийм гэр хороол юм тийм газартай ойрхон газруудаар явахдаа цонхоор хараад ямар нэгэн боддог болов гэж би боддог. Боддоггүй ч гэж магадгүй л дээ. Тэгвэл боддог болоосой. Сайхан улсын их хурлын нэг чуулганы тайван гарч ирсэн чинь тэр нэг ямаанд мөнгө өгөхгүй дээрээ нэг хоорондоо маргалж ирсэн гант төмөр гэж хэлж ирсэн. Бид нар урдны өнгөрсөн жилдэнгээ идэж уусан 76 кг 76 ухаан кг гэж соллуулж ирсэн. Одоо бид нэр 76 ямаа гэж соллуулах юм хаашаа маш нэг тиймэрхүү утгатай юм хэлжсэн болохоор би эднэр энэ дууг маань энэ дууг сонссон байна да тий. Хэрвээ энэ дууг сонсоогүй байсан бол тэгж хэлэхгүй байхгүй. Яг 76 дээр тэгж өгүүлдэг ш хэлдэг штэ. Тэгсэн чинь гант өмөр гişвэ тэгж хэлжсэнийг би өчтөр урж гэрхэн телевизээр гарч яхад нь үзчихсэн. Тийм болохоор зарим хэсэг бүлэг хүмүүс нь сонсчлаа. Зарим нь мэдчихгүй штэ. Бараг хамтлагын ч мэддэггүй. Би бол толгоотын хүүхд. Манай толгоотд нэрийн лээд яг 8 жил гарсан. Одоо 2 удаа улсын хурлд гарсан нэг гишүүний алдарт зам би 10 алхам зам. 8 жилийн дотор тэр хүн 10 алхам зам хийсэн. Засмал зам. Тэгээд юу гэдэг тэр энэ хавар тэр 10 алхам замаа хийж байгаа байхгүй. Энэ хавар тэр тойрогтой нэр твшгээ болцсон чи тэр 10 алхам зам 10 алхам л болцсон. Уг нь тэрний хэдэн километр үргэлжлэх байсан. Тэр хүн нэр твшгээ болцсон. Тэр зам баггүй. 10 алхам. Нэг жил дотор л жил алгасаал нэг иймэрхүү дуунууд уур амьсгалын дуунууд гараад байгаа учраас гэвэл Үн эцсийн эцэд ялдаг гэдэг үг гэдэг нь шүү дээ. Харин Монголд бол худал нь ялаад байгаа юм шүү те. миний бодлоор хипхопчд ч өөрсдөө тийм амар тийм үнцэрхэг үзэлтэй шүү дээ. Одоо жишээ нь энэ урлагийнхнаас ер нь бол үнцэрхэг үзэлтэй хүмүүс бол зөндөө байгаа. Хипхопчд бол ялангуяа хамгийн түрүүнд биднэрт дутагдж байгаа зүйл бол эх орно гэсэн сэтгэл юм шүү гэдгийг хүмүүст ойлгуулах гэсэн яг биднэртэй адилхан бодож байгаа юм жоохон ч байж болно бацаан гэж нэрлэгдэх хүүхдүүд байгаа. Гэхдээ тэднээс том болно. Тэднээс том болж устдаа юм хийн. Тэднээс их анханасаа ийм тархинд нь юм суулгах гэсэн ордлого гэх үү дээ. Энэ бас өмнө үгийг хэлж байгаа нь арт түмэн залуучууд сонсох дуртай байдаг.